since 2000. Дэлхийн банкны группийн гишүүн олон улсын санхүүгийн корпорац нь говийн бүсэд үйл ажиллагаагаа явуулдаг уул уурхайн компаниудтай усны менежмент, нутгийн иргэдийн оролцоог хангаж сайжруулах чиглэлээр 2014 оноос ажиллаж, усны нөөцийг хамгаалах, усны үр ашигтай ил тод хэрэглээг хөхүүлэн дэмжих зорилготой хариуцлагатай усны менежментийн сайн дурын зарчмуудыг 2016 онд нутагшуулан баталсан. Энэхүү зарчмууд холбогдох хууль тогтоомжид нийцэхээс гадна орон нутгийн засаг захиргаа, нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зэрэг орон нутаг дахь оролцогч талуудтай харилцах харилцаанд итгэлцэл бий болгох чухал алхам юм а. Бид цаашдаа энэхүү зарчмуудыг зөвхөн говийн бүсийн уул уурхайн компаниуд бус Монгол даяар хариуцлагатай уул уурхайн хүрээнд хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэж байна. Сайн дураараа нэгдсэн компаниуд бол нийтдээ одоо 10 компанигаа 16 оны 2 сард бол бүгдээрээ гарын үсгээ зураад албан ёсоор энэ амлалт дүүргээ хүлээсэн байгаа. Энэ амлалт дүүргийнхаа дагуу бол одоо жил болгон яг энэ 18 зарчим байгаа. 18 зарчмынхаа дагуу тайлан гаргадаг. Тайлангаа бол бид нар одоо олон нийтэд бас танилцуулаад вебсайт болон одоо брошюр ингээ хэвлэж орон нутгийнхан болон одоо олон нийтэд тараах тийм ажлууд хийж байгаа. Ингээд амжилтуудыг одоо тодтогох тийм 3 шагналыг бол өнгөрсөн жилийн 12 сард бол гардуулсан байгаа. Тэгээд шилдэг ус хэмнэгчээр бол оюутлага компани тодорсон байгаа. Шилдэг инновац одоо технологи хэрэглэнээр бол Energy Resource 3 дахь буюу шилдэг одоо олон нийтэд хүрэгч одоо компаниар бол тэ одоо хамтран ажилласан компаниар бол Баян Айраг компани тодорсон байгаа. Манай компаниг шилдэг ус хэмнэгчээр бол шалгаруулсанд бол бид нар маш их баяртай байна. Манай компанийн хувьд бол уул уурхайн үйл ажиллагаанд бол усыг хамгийн бага хэмнэлттэй ашиглах бодлого баримталж ажилладаг. Үүнийхээ хүрээнд бол дэлхийн жишгт байдаг ижил төрлийн бусад уурхаануудаас бол 3 дахин бага ус ашигладаг. 2018 оны хувьд манай усны нийт эргүүлэн ашиглалт бол 87.7% байсан. Энэ ашиглалт маань нийт үйлдвэрийн усыг эргүүлэн ашиглах, ахуйн бохор усыг 100% цэвэрлэн дахин ашиглах, усны цөөрмүүдэд бол ууршилтаас хамгаалах, бүрхүүл хийх гэх мэт ажлуудын хүрээнд бол манай усны эргүүлэн ашиглалт өндөр хувьтай гарсан байгаа. 2018 онд бид нар усны менежментийн бүтээл сэтгэлгээ гэдэг шагналыг хүртсэн. Өмнө Говь аймгийн Цагуур хэн шинжилгээний төвтэй хамтарч одоо хурд үндэсний хэмжээний мэдээлэл солилцоод цогцтой сүмийн засаг даргын тамийн газартай одоо шийдэл гарган хурийн усыг хөрөмтлүүлсэн. За энэ талаар ч гэсэн байгаль орчны яамд бол бас гадаргын усыг илүү ашиглая, аль болохоор гүний усыг хэмнэлттэй ашиглая гэдэг чиглэл өгдөг те. Тэгээ ийм хурийн усыг ихтэй үед усны усыг одоо бас хөрвүүлж ашиглах тал дээр одоо энэ технологийн дэвшлийг бас амжилттай хэрэгжүүлсэн. Усны нөөцийг хамгаалах чиглэлд дэвшилттэй ажиллаж шилдэг олон нийтэд хүрч ажиллагч байгууллагаар шалгарсандаа багтан баярлж байна. Манай Баян Айраг компани үйл ажиллагаа явуулж байгаа говь хээрийн бүсэд ус ашиглахад тулгардаг том сорилт бол малчидтай харилцсан ойлголцох байдаг. Тиймээс бид малчидтай уулзаж ярилцах, багийн хурлууд дээр танилцуулах, баг, сумын удирдлага болон бусад шаардлагатай хүмүүст ус ашиглалтын талаарх мэдээлэл хүргэхэд ихэнхэн хүчин чармаалт гарган ажилладаг. Оюутлага компани энэ төслийн хүрээнд байгаль орчны хяналт үнэлгээний хяналт шинжилгээний мониторинг хамтын оролцоотойгоор зохион байгуулдаг. За тэр нь одоо усны төвшингийн болон түвшний хэмжилт, худаг усны хэмжилтүүдээр бол орон нутгийн иргэдтэйгээ хамтын оролцоотой мониторинг хийдэг талаараа одоо бусадтай туршлага хуваалцаж байгаа. Энэ нь одоо орон нутгийн иргэдийн эргэлзээг болон усны талаарх зөв ойлголтыг зөвхөн уул уурхай усан дээр гамтай байх биш тийм ээ. Бас иргэд олон нийт нь ч гэдэг юм харилцсан усны талаар зөв ойлголттой бүгд л одоо усны хэмжилттэй байх талаар юм сайн туршлагуудыг түгэж ядгаар их даваа талтай.